돼. 어떤 일대 хоёрын тухай үлгэр сонсоорой. Элдэ хоёр эрдэнэ номдог дүүтэйгээ бургуулхан амьдрал суудаг байжээ. Элдэ хоёр нь их нэртэйгээ суудаг. Эрдэнэ номдог дүүний ганцаараа суудаг юм байна. Хоёр ах нангөрөө хийж халуу булгаад бол дүүдээ өгдөг. Үнэг хэрсэл бол хоёр их нэртэй өгдөг байжээ. Нэг өдөр хоёр ах нь ан хийхээр явж дүүний гадуураа тоглоод үлдээжээ. Хоёр ахын эхнэрийн нэг нь нөгөөд ингэж хэлсэн. Хөш. Хоёул эрдэнэ номдгийг ядаа. Өнөөнийг харцаад хоёр ах нь халуу булгаад бол дүүдээ өгөөд үнэг хэрсэл бол бид хоёрт өгөөд байх юм. Хэрвээ эрдэнэ номдог байхгүй бол бид хоёрт өгөхгүй яах юм? Яаж болох юм бэ? Ингэхүн биш харцаараа гол яаж ялах вэ? Тэр хоёр ганц өнчин дүүдээ өгөлгүй хэндээ өгөх юм бэ? Бид хоёрт үнэг хэрсэн болохгүй яах вэ? Элдэ хоёрын хамаг хүнд хүчээр ажлыг бид хоёр хийж мууг нь аваад. Зүгээр тоглож явдаг дүүний хамаг сайхныг авна гэсэн чинь юу гэсэв? Нэг алхад амархан хоёр ихтэйгээ тоглоё гэж австраад амархан ямталчихвал болох юм байна. Тийм амархан юм бол яах вэ дээ? Эрдэнэ номдоо маш хоёр ихтэйгээ тоглоё чи юун дандаа ганцаараа тоглож идэг юм бэ? Ингээд хоёр ихтэйгээ хэлэхэд эрдэнэ номдоо дуртай гүйгээд иржээ. Загваруудаа бэлцэг өмхөд шилээрээ гаргая. Нэг их чинь амандаа бэлцэг өмхөд шилэн дээр нэг бэлцэг сэмхэн тавиад. За би гаргачихлаа. Миний доо одоо гарга. Ингээд эрдэнэ номдоо заа гэж бэлцгийг аваад залгах гэж оролдож байгаад хахаад өгчжээ. Хоёр их чинь түүнийг чирчээ бачаад ирсэн байж. Элдэ хоёр ан ав хийж халуу болгоод нэг алаа. За өнөөдөр мөн чинь дүүдээ өгөх юмтай. Дүүмэн унтаж байгаа юм болов? Бараа харагдах газараас хоёр ахыгаа тосоод ирдэг чинь ягаа юм бол? Ингэж ярилцаад гаднаа ирж. Дүү хачав. Ингэж биднээс асуухад хоёр нэр нь. Яавал гэж сая гадуураа тоглож явсан. Бодол унтаж байгаа үү? Хоёр ахан дүүгийн хийгэрт орсон чинь дүү нөхчихсэн байжээ. Хоёр ахан даахтайгүй далдартал умхтайгүй урахтал 3 өдөр 3 шин дүүгээ тавин үйлжээ. Элдэ. Наач яваад нэг бууга бариад ир. Дүүгээ өрөөсөн зүгээ тавьчих. Ийм өөр хэмтнээс яаж газар дээр зүгээ тавих вэ? Гэж. Ингээд элдэ бууга барихаар явж элдэ дүүгээ хөвөнд гуцыг торгон бороогоод алтан хайрцагтыг алтан хайрцагны гадуур мөнгөн хайрцагны гадуур төмөр хайрцагаар хайрцагсан байна. Тэр хооронд элдэ бууга бариад элдэ хоёр уйлжүүлж богон өрөөс зүгээ тавьчихжээ. Гадайн зах дээр байдаг ганц үнэтэй үр хөхөдгүй эмгэн өвгөн хоёрын гэрийг нэг том юм мөргөхөөр эмгэнийг гараа тартал нэг бууг гэрийн шүргэж угаад эмгэнээс үргэж ухах хэрэгтэй. Эвэртэй байсан нэг том эмэг унахчаад яваад өгчээ. Тэр эмгэн тэр юмыг хараад авгаа бид хоёрт бууг юм хайрлаа шүү. Наа богон эвэрт яасан ч муу юм байхгүй шүү. Өвгөө гадаад хазаадлаа. Гэхлээр өвгөн өнөх юм забажээ. Нийтлэл өмрөөцгнаас мөнгөн хайрцагнаас алтан хайрцагнаас торгон бороо чөвөнгөөр хуцсан хөрхөн бүсгүй хөөхөд хайж. Зарны дэргэд зэвтэй бүлцэг байжээ. Өвгөн эмгэн хоёр хөөрхөн охинтой болсон байх баяр хөөр болж. Охин нь том болоод хааны дээр бол нэг хүү төрүүлж гинэ. Нэг өдөр хоёр ах нангөрөө хийж яваад тэр айлд бууж. Эрдэнэ домдог нь хоёр ахадаа танигдах санаатай хоолцоо хийв. Хоёр ах нь таньсангүй юм. Хоёр ах нь хээр гараад энэ хөөрхөн авхаа чинь ямар сайн хүн бэ? Маргааш ирээрээ гэдэл байх юм. Гэж ярилцаад явжээ. Тэгээд тэр хоёр өдөрт ирж хоолцоо идэж уугаад явдаг болжээ. Нэг өдөр эрдэнэ домдог хүүхдийг авч идэг эмгэнд ингэж хэлжээ. Тэрийн ирдэг хоёр гөрөөчнийг маргааш ирвэл би хоолцоо хийж байна. Та хүүхдээ ойлгохгүй бол шингэж уулуулаад ингэж хэлээд бүүвэдэрэ. Хар дувсан хааны ач юм шүү. Харалтай тайзын хүү юм шүү.
Элдээ дэлдээ хоёрын зээ юм шүү. Эрдэн домдгийн хүү юм шүү гэж хэлээд юуэн дээрээ ингэж имэдэ царижээ. Маргааш нь хоёр ах нь ирж Эрдэн домдог дүүн хоолцоо хийхээр бэлтгэж байтал эмгэн хүүгээ чимкэж өдөөлөө. Харал усан хааны ач юм шүү, харалтай тайжин хүү юм шүү. Элдээ дэлдээ хоёрын зээ юм шүү. Эрдэн домдгийн хүү юм шүү. Бүвэ гэж соочиж гинэ. Юу гинэ? Эмээнтэ дахиад нэг хэлэхгүй юу? Элдээ дэлдээ хоёр хэлэхэд эмгэн дахиад л хэлж гинэ үү? Тэгээд хоёр ах нь дүүгээ тэрэн авч хахад дүүгөр хүн даахтайгүй далдартал унахтайгүй урах зүгтэл ойлголцээ. Хааныхан юу болсон тухай асууж мэдлээ. Хоёр ах нь дүүгээсээ юу болсон тухай асууж, дүү нь хоёр ахтай өнгөрсөн явдлаа бүгдийг ярьжээ. Хоёр ах нь нуурлаж, уушиг зүрхэн намаараа гаргахад гэрдүүгээ явах гэхэд Эрдэн номдыг дүү нь хорж. Ухаантай хүн урдынхаа сургамж авч хойшид болгоомжлдог шүү. Тэр хоёрыг итгэж байгаарай гэж хэлжээ. Хоёр ах нь гаднаа очимгт. Та хоёр юугаар дутаад ганцхан чинь дүүг юм яа. Урд мөрний сүүлийн дөхөн үү, хорт тутгын 90 дөхөн үү? Тэгэд нэг нэр. Яадахгүй гэдэг байхад энэ нав нэгсээр гадаад юм аа. Найх бид хоёр урд мөрний сүүлийн дөхөй гэжээ. Тэгээд тэр хоёр хүүхнийг 60 адууны сүүлнээс агууяар нь зүүж тавиад ах дүүгөр амар сайхан жаргаж гэлээ. Элдээ дэлдээ хоёр гэдэг Монгол ардын үлгэрийг зэвэнд орж ирлээ. Ардын бүтээл сургаал төгсөх гэж байдгүй шиг ардын зохиосон үлгэрүүд дуусах гэж үвэ. Энэ үлгэрийн сургаалыг эндэж бүү мартаарай. Маргаашийн үлгэр болтол багчуу дүү нар мань баяртай.